За advice гэдэг үг маань C үсгээр бичигдэж байвал нэр үг болно. Advice гэдэг S үсгээр бичигдэж байвал үйл үг болдог. Advice гэдэг нэр үг маань монгол хэлэнд зөвлөгөө гэсэн утгыг илэрхийлнэ. Харин advice гэдэг үйл үг маань монгол хэлэнд зөвлөгөө өгөх гэсэн утгыг илэрхийлдэг байгаа. За бүгдээрээ advice гэдэг нэр үгэн дээрх жишээ үгнүүдийг бүгдээрээ харцгаая. Жишээ нь useful advice, mom's advice and health advice. Хэрэгтэй зөвлөгөө, ээжийн зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөө гэх мэтчлэн үгнүүд байна. Өгүүлбэрт оруулж үзцгээе. The doctor gave me some useful advice. Эмч надад хэрэгтэй зөвлөгөө өгсөн гэсэн өгүүлбэр байна. Харин advice гэдэг үйл үгийн араас яг хинт хэлж байгаа тэр эзэн биеийн ордог. Жишээ нь advise you to lose weight. Чамайг жингээ хаяхыг зөвлөх гэсэн үг байна. Дараагийнх нь advise me to drink some water. Намайг ус уухыг зөвлөх гэсэн үг байна. За өгүүлбэрт advice гэдэг үгээ хамтдаа авцгаая. My teacher advised me to practice English every day. Миний багш намайг өдөр бүр англи хэлээр давтахыг зөвлөсөн гэсэн өгүүлбэр байна. За advice and advice гэдэг хоёр үг маань дуудлага үед мөн ялгаатай байдаг. C үсгийг та бүхэн S-ээр хэлнэ. Advice. За S үсгийг та бүхэн Z-ээр хэлнэ. Advice. За дуудлага үед ийм ялгаатай байдаг. Та бүхэн өнөөдөр advice and advice гэдэг үгийн ялгааг хамтдаа сурлаа.